За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр бид нисдэг үлэг гөрүүл Амисан Mommy гээд уран зөгнөс адал явдлаар дүүрэн The Extraordinary Adventures of Adele Blanc-Sec киноны сонирхолтой ташлыг хүргэх болно. Кино эхлэхэд 1911-р оны Парист нэгэн хачирхалтай шөнө болдог. Цагдаагийн дарга асан Raymond Cabaret бүжигчин Николийн үзүүлбэрийг үзэн цэнгэж байхад Фердинанд гэгч ир хүзэр тоглож өнжөөд гэрлүүгээ харж ярддаг. Тэрээр хөшөөний өмнө бие засгаар зогсдол гинт дээр нь хачирхалтай алтан гэрэл гялбаж түүний сүнсийг нь зайлуулж орхино. Энэ нь эртний Египт судлаач олон жилийн судалгааны үр дүнд телепат буюу зайнаас удирдах чадварыг эзэмшсэн профессор Жозефийн үүсгэсэн гэрлэн хуурмаг үзэгдэх байдаг бөгөөд тэрээр гэрээсээ энэхүү юр бүсийн хүчээ ашиглан музейд байсан 136 сая жилийн настай үлэг гүрвлийн үндийг хагаруулж дотроос нь нисдэг птерозавр гаргаж ирдэг. Тэдний хооронд телепат холбоо үүссэн тул эхний хэдэн минутад птерозаврын хийсэн хөдөлгөөн бүрийг Жозеф дагаж хийх бөгөөд удалгүй өнөөх нисдэг үлэг гүрвэл музейн таазыг цөмлөн гарч Парисын тэнгэр дээгүүр дүүлэн ниснэ. Хэрэв байцаагч Альберт унтчихаагүй байсан бол энэ бүхнийг нүдэрээ харах байв. Үүний дараа Реймонд Николыг машиндаа суулган зугаацаж явх үед өнөөх птерозавр гинт дайрч машиныг гол руу унгаж орхидог. Энэ бүхнийг Фердинанд харж зогсох бөгөөд Альберт ч сэрж энэхүү гинтийн ослыг зохицуулахаар яарвчлана. Энэ үед урмас судлалын хүрээлэнгийн туслах залуу эрдэмтэн Андре өөрийн нууцхан дуралдаг алдарт зохиолч сэтгүүлч Адес руу дахин нэг захиа бичгээр оролдож байдаг. Тэд анх номын нээлтийн үеэр танилцсан хэдий ч Адел одоогоор Парист байхгүй бөгөөд хэвлэн нийтлэгч нь түүнийг Перу руу явуулсан боловч дураараа зантай Адел өөрийнхөөрөө шийдэн Египт руу яваад өгдөг. Тэрээр тэнд очоод агуу Рамзесийн бунхныг олоход туслуулахаар нутгийн хэсэг ирчүүдийг хүслэх бөгөөд тэдний нэг нь түүнийг араас нь матаж байгааг огтхон ч гадарлахгүй. Тэд бунхан дотор ормогцоо эртний илгэн хуйлбарын хэсгүүдийг нийгүүлэн эвлүүлж Адел түүнийг нь уншиж тайлан нууц хаалгыг олдог. Хаалгыг онгойлгох могц тосон хар шингэн урсан гарч ирэх бөгөөд энэ үед ирчүүд эрдэнсийг өөрсдөө авахын тулд Аделийн эсрэг босоход тэрээр дуртаяа хойш ухардаг. Учир нь тэрээр уг хар шингэнийг урах гэдгийг мэдэж байсан бөгөөд хэдхэн секундын дараа тэдний нэг нь галд автдаг. Ийхүү тэд Аделийн удирдлага дор явхаас өөр аргагүй гэдгээ хүлээн зөвшөөрч тэрээр дахин нэг онцгойг тааснаар эцэст нь зандан шуусан шарил болон эрдэнэс бүхий өрөөг олдог. Аделийн хайж байсан зүйл нь Рамзес өөрөө бус, харин түүний хувийн эмч нь байдаг бөгөөд түүнийг чулуун авсыг онгойлгох зуур алп хусгаасхыг санааргасан хоёр ир шийтгэлээ амсна. Нэг нь зүүсэн хүзүүний зүүлтэндээ боомс уулж, нөгөөх нь гинт онгойсон газрын нөхрөө ундаг. Аделийг Момыг судалж байтал түүний замалт дайсан болох профессор Дела Валет гарч ирэн саад болдог. Тагнуулынхаа өгсөн мэдээллийн ачаар тэрээр Аделийг баривчлахаар хэсэг цэргүүдтэй бэлтгэлдээ ирсэн нь энэ байв. Дела Валет түүнийг яагаад ийм хөгшин мумитай зуралдаад байгааг гайхахад Адел дүүн хүнд өвчтэй байгааг мөн энэхүү эртний эмчил түүнд тусалж чадна гэдгийг тайлбарладаг. Мэдээж үүний тулд тэр эмч эхлээд амьлах хэрэгтэй бөгөөд үүнд хүрэхийн тулд Адел өнөөх профессор Жозефийн нийтлүүлсэн судалгааг ашиглахаар төлөвлөж байсан байдаг. Энэ санаа Дела Валетад тун инээдтэй санагдах бөгөөд тэрээр Аделийн номыг булааж авсныхаа дараа цэргүүдэд түүнийг анхны өрөө рүү аваачиж цаазлахыг тушаадаг. Учир нь энэ бол гадны тануулчдад оноодог шийтгэл юм. Эцсийн хүслийг нь асуухад Адел тамхи татахыг хүсэх бөгөөд Дела Валет түүнд тамхи өгөхөөр дөхөж ирэх үед асаагуурыг нь хулгайлж энзэг газар руу нь өшөглөж орхидог. Дараа нь тэрээр Дела Валетийг муми ороодог төхөөрөмж рүү түлхэж хар шингэн урсаж байсан хонгил руу зүхтах бөгөөд ингэхдээ асаагуурыг унгаж ал тавьснаар цэргүүд араас нь хөөх боломжгүй болно. Тэрээр мумита өрөөнд хүрээд чулуун авс руу өсрөн орж авсыг буш руу түлхэн шалыг цөмлөөд гол руу унах бөгөөд энэ нь түүнийг аюулгүй газар руу урсган аваачдаг. Ингэснээр Адел эрэг рүү сэлүүрдэн хот руу буцах боломжтой болох бол цэргүүд Дела Валетийг суллаж тэрээр өшөөгөө авна хэмээн тангараглаж хоцорно. Энэ үед Парист цагдаа нар Фердинандыг байцааж байх бөгөөд түүнийг үлэг гүрүүл харсан. Мөн хуучин цагдаагийн дарга тайзны бүжигчинтэй явалдаж байсан гэх үгэнд хинч итгэдэггүй. Гэвч тун удалгүй нэмэлт мэдээлэл ирж голд унсан машины цогцсууд
Никол, Реймонд хоёрыг болох нь батлагдсанаар байцаагч Альберт Фердинандыг өрөөнөөсөө хөөж гаргадаг. Дуйлан шууганаас зайлсхийхийн тулд байцаагч Альберт цагдаа нартаа энэ мэдээллийг нууцлахыг хатуу тушаадаг. Гэвч энэ нь бүтлгүүтэх бөгөөд маргааш өглөө нь гэхэд хотын бүх сонин хэвлэлүүд Птерозавр болон хуучин дарга Реймондын нууц амрагийн явдлын талаар шуугиж эхэлнэ. Ерөнхийлөгч энэ тухай дуулмагцаа ард иргэдийн дунд сандрал үүсгэхгүй тулд асуудлыг даруй шийдвэрлэхийг танхимынхаа сайд нарт үүрэгддэг бөгөөд цонхныхын цагуур нисэж өнгөрсөн Птерозаврыг огт хараагүй мэт дүр эсэхийг илүүд үздэг. Тэрээр 7 хоногийн сүүл гэхэд үр дүнг шаардах боловч тушаал хүлээж авсан улс төрч бүр хариуцлагаас зүгтэн доод тушаалтан руугаа шийдсээр эцэст нь Альберт дээр ирэхэд түүнд ердөө 24 хүн цагийн хугацаа үлдсэн байдаг. Энэ хооронд залуу эрдэмтэн Андре музейд ажилладаг найз профессор Минард дээр зочлон очихдоо хагархаа үндгийг олж харах бөгөөд дотроосоо хагарч гарч ирснийг нь шуудхан таамаглана. Альберт ч мөн тэнд ирэх боловч тэрээр туйлын удаан сэтгэхүйтэй тул энэ бүхний учрыг огтхон ч холбож ойлгож чаддаггүй. Тиймээс Минард түүнийг явуулахын тулд Птерозавр амьдарч байсан эрен үеэр мэргэшсэн профессор Жозеф руу илгээдэг. Жозефийн хувьд гэвэл тэрээр Птерозаврыг түүхийн махаар дайлж өөртөө тасгасан байх бөгөөд яг одоо түүнийг гэртээ нууж байдаг. Альбертыг цагдаа нарын хамт ирэх үед үлэг гүрэл хүшигний ард нуугдаж Жозеф цагдаа нарт Птерозаврын талаарх мэдсэн бүхнээ ярьж өгнө. Гэтэл өссөн Альберт Жозефийн өглөөний цайг дур мэдэн авч чансан өндүүнөөс нь хазаж орхидог. Энэ нь Птерозаврын уурыг дээд зэргээр хүргэх бөгөөд нисэж одохынхоо өмнө байрыг тэр чигт нь сүтгэж орхидог. Үүний үр дүнд Жозеф баривчлагдана. Аделийн хувьд гэвэл тэрээр момыг авч Парист ирэх бөгөөд хэвлэн нийтлэгчтэй Перугээр аялсан. Мөн хайрцаг дотор аврах том ганс байгаа хэмээн худал хэлж гэртээ авчирдаг. Гэртээ ирмэгцээ тэрээр дүүг нь асарч байсан совилогчийг явуулах бөгөөд Андрегээс ирсэн бүх захиаг тоохгүй өнгөрөөнө. Учир нь тэрээр усанд орохдоо л тэтгэрийг уншиж цагийг нөхцөөдөг байв. Дараа нь тэрээр орондоо комд орсон. Толгойд нь малгайны зүү зоогдсон дүү Агат дээрээ очдог. Тэрээр дүүгээ удахгүй идгэн гэж амлах боловч чухал номоо алдсан тул Жозефийг олж түүгээр өөрөөр нь амьлуулах зан үйлийг хийлгэхээс өөр аргагүй болдог. Түүний гэрээсээ гарах үедээ дахин нэг захиа барьж ирсэн Андретэй тааралдана. Адел захиаг ширээн дээрх овоолсон цаасан дээр нэмэх үедээ л Жозефийг гильотиноор цаазлах гэж байгаа тухай сони мэдээг олж хардаг. Андре түүнд Жозефийн хариулдаж буй шоронг хэлж өгөх бөгөөд Адел түүний өмгөөлөгч болон зүсээ хувирган тийш яран очино. Жозеф телепат чадвараа ашиглан зүгтэж чадахгүйгээ тайлбарлах бөгөөд учир нь тэрээр үлэг гүрвлийг дахин хүн алхаас сэргийлж хянахын тулд бүх хүчээ шавхаж байсан хэрэг. Тиймээс Адел түүнийг гаргаж авах өөр арга олох хэрэгтэй болно. Харамсалтай нь тэр мөчид жинхэнэ өмгөөлөгч нь ирж Адел хөөгддөг бөгөөд Жозефтэй дахин уулзах найдвараар тэрээр олон янзын дүрд хувирах шаардлагатай болдог. Эхлээд тэрээр тогооч болж дүр эсгэн жинхэнэ тогоочийн энгэрийн тэмдгийг Жозефийн тавг дотор нуудаг. Гэвч жинхэнэ тогооч хулгаан талаар цагдаа нарт хэлснээр энэ төлөвлөгөө нуурж архина. Дараа нь гэлэн мөн совилогчийн дүрд хувирах боловч хоёуланд нь баригдаж бүтлгүүтдэг. Хамгийн сүүлд хуйгийн дүрд хувирсан нь амжилттай болохч Жозефийн өрөөнд хүрэх үед аль хэдийнэ оройтсон байв. Түүнийг цаазаар авах ялд бэлтгэхээр өөр газар руу шилжүүлсэн байдаг. Энэ үед Альберт Птерозаврыг агнахаар хүслэгдсэн алдарт анчин Жастиныг угтан авдаг. Анчин Жастин байцаагч Альберт нар амьтны зан авирыг судлахаар Эйфелийн цамхаг дээр гарах боловч тэдний хийж чадсан зүйл нь ердөө л өнөөх үлэг гүрвлийн сангаст цохиулах явдал байв. Жастин уг ялгацыг хоньны махных болохыг түүхгүйхэн таних бөгөөд энэ нь тэдний дараагийн зогсоол. Хотын хоньтой бүхий л газар буюу фермүүдээс эхлээд ургамал судлалын хүрээлэн хүртэл үргэлжилнэ гэсэн үг байлаа. Маргааш өглөө нь Адел ерөнхийлөгчтэй уулзахаар очдог. Ерөнхийлөгч түүнтэй өмнө нь хийж байсан ярилцлагаа дурсан таатаагаар хүлээн авах бөгөөд Адел түүнийг цаазын ялын эсрэг байрлал хүртэй байдгийг нь сануулan Жозефийг өршөөхийг хүснэ. Гэвч ерөнхийлөгч зөвхөн бодож үзье гэсэн бөөрийнхий хариу өгдөг. Тэдний яриаг доош чиглэн нисэж ирсэн Птерозавр тасалдуулах бөгөөд Адел ерөнхийлөгчийг газар унгаж аврах зуур үлэг гүрвэл ерөнхийлөгчийн нохоог шүүрэн моддог. Харуулууд үүнийг ерөнхийлөгчийн эсрэг халдлага гэж эндүүрэн Аделийг хөөж гаргана.
Энэ үед ургамал суудлалын хүрээлэнд Альберт, Жастин хоёр хоньны өмсгөл өмсөн птерозаврыг гарч ирэхийг хүлээн баталд хийж байв. Гэвч үлэг гүргэлийг тэд биш, харин судалгаа хийсэн залуу эрдэмтэн Андре олдог. Тэрээр өндөгний хайсны хилтерхий болон бага зэрэг махыг нам гүм газар тавьсан бөгөөд птерозавр түүнийг өөрийнхөө үүр гэж бодон өнөөх хулгаас нь нохотойгоо хамт ирсэн байв. Андре энэ үр дүнгээ профессор Минардад харуулна. Нөгөө талд Адель цагдаа нарт Жозеф л птерозаврыг хянаж чадах цорын ганц хүн гэдгийг тайлбарлахыг оролдох боловч тэд түүнд итгэлгүй дахин хөөгөөд явуулчихдаг. Арга мухардаж гэртээ буцаж ирсэн Адель дүүгээсээ уучлалт гуйсныхаа дараа халуун усанд хэвтэнгээ эцэст нь Андрегийн цагтлуудыг унших бөгөөд тэндээс өөрийн хайж байсан чухал хариултаа олж авдаг. Адель яаран Андре дээр очиж түүний гоц ухаанд талархан үнсээд үлэг гүргэлийн үүр рүү дагуулж авахыг шаардна. Тэнд очимогцоо Адель амьтанд зориулан дуудуулж өдөн ороолдоо билгээснээр птерозавртай амжилттай нөхөрлөж чаддаг. Үлэг гүрвэл түүнийг ойртохыг зөвшөөрөхөд Адель нуруунд дээр нь авиран гарч өөрийгөө унуулах хэмжээнд хүртэл намхруулна. Птерозавр Аделийг суулгах нь орон нутгийн шорон руу нисэх бөгөөд хурц саруугаараа Жозефийг гильотин буюу цаазын тавцангаас яг амиа алдахынх нь өмнөхөн шүүрч амждаг ба үүний оронд цаазлагч өөрөө толгоогоо алддаг. Тэднийг үүр рүүгээ буцаж нисэх үед анчин Жастин олж харан араас нь ухсхийн хөөх бөгөөд Альберт ард нь унтсаар үлдэнэ. Жозеф хуучин анд Минальттайгаа эргэн уулзаж амжих боловч энэхүү сайхан мөчийг Жастин буснуулж птерозаврыг буудаж орхидог. Тэдний хоорондын телепат холбооноос болж үлэг гүрүү шархдах үед Жозеф ч мөн адил хүнд шархтана. Уурлаж хилэнгэсэн Минард шинжлэх ухаанд саад учруулсныхын төлөө анчны зэвсгийг булааж аван цэцэрлэгт хүрээлэн дундуур хөөдөг. Хэрэв птерозавр өхвөл Жозеф ч бас өөхөх тул түүнд тийм ч их хугацаа үлдсэнгүй. Тэд аврах том үлэг гүргэлийг малын эмчид өдөрүүлж чадахгүй нь ойлгомжтой тул Адель амьтныг аль болох удаан амьд торгоогч даалгаврыг Андред үлдээгээд өөрөө Жозефийг гэртээ авчран момыг амьлуулах зан үйлийг эцэст нь нэг эхлүүлнэ. Аделийн эртний итгэлийн цуглуулгуудыг ашиглан дуудлагын тойрог үүсгэсний дараа Жозеф өөрт үлдсэн бүхий л телепат хүчээ шавхан момыг амьлуулах боловч үүнийхээ төлөө тэрээр птерозаврын хамт амиа алддаг. Зан үйл амжилттай болж Патмос хэмээх нэртэй мөми хөдөлж ярьж эхэлнэ. Тэрээр дахин амьсандаа талархах боловч нэгэн мөө мэдээ дуулгах нь тэр. Патмос бол ангаах ухааны биш харин физикийн ухааны эмч байсан бөгөөд энэ нь тэрээр Агатад огтхон ч тусалж чадахгүй гэсэн үг байв. Дисэнг хэдий ч тэрээр Агатад юу тохиолдсныг сонирхон асуухад Адель бүх түүхээ хөөчилж өгдөг. Адель болон түүний дүү Агат нар үргэлж маш өрсөлдөөнтэй байсан бөгөөд хизээж ноцтойгоор теннис тоглож байгаагүй. Зөвхөн найрсаг байдлаар их тоглодог байж. Гэвч нэгэн өдөр тэд доторх галаа барьж дийлэлгүй тоглолт нь ширүүсжээ. Адель бөмбөгийг маш хүчтэй цохиж дүүгээ онсон бөгөөд үүнээс болж Агат унахдаа малгайны зүүнд толгоогоо нэвт хатуулсан байна. Тэр цагаас хойш Агат комд орсон ба зүүх сугалах нь түүний аминд шууд хүрэх эрсдэлтэй байв. Патмос түүнд тусалж чадахгүй дээ чин сэтгэлээсээ харамсахын зэрэгцээ телепат чадвар нь туйлын хүчрхэг байсан Жозефтай уулзсан хэмээн хүсэмжилнэ. Учир нь Жозефийн хүч маш их байсан тул магадгүй өөр бусад үхэгсдийг ч бас нойрноос нь сэрээсэн байж мэднэ хэмээн тэрээр таамагладаг. Жозефийн телепат хүч ойролцоогоор 2 км-ийн радиус дах үхэгсдийг сэрээсэн байх магадaltaйг дуулаад Адель сонинд Зоврын музейд мөмигийн үзэгсэлэн гарч байгаа тухай зарлал харж байснаа санана нэгэн гайхалтай санаа олдог. Тэрээр Агат дүүгээ тэрэгцэрт суулгана. Патмосыг хослолоор ганган гихчин хувцлаад гэрээсээ гарна. Замдаа Патмос өнөө хөөрхий Фердинандтай тааралдаж түүнийг үхтэх нь айлгаж орхидог. Тэд музейд очих бөгөөд Патмос өөрийн ид шидийн хүчээ ашиглан цоожийг онгойлгож бүх хамгаалагчдыг унтууснаар тэд дотогш амжилттай нэвтэрч чаддаг. Үзэсгэлэнгийн танхимд ормогцоо Рамзесийн хувийн эмчийг олохын тулд тэд бүх чулуун авсыг нээж эхлэх бөгөөд үүний дүнд зарц мөминүүд бүгд сулалддаг. Тэд фараон Рамзесийг ч мөн чөлөөлөх ба тэрээр дахин амьсандаа талархан Агатад туслахыг дуртаяа зөвшөөрдөг.
Фараоны жинхэнэ эмч Агатын толгооноос малгайны зүг болгоомжтой сугалж аваад Рамзесийн дотоод эрхтнээр бэлтгэсэн тусгай тосыг түрхэн нүхийг бүгэлдэг. Үүний дараа Рамзес Агатыг үнсэх бөгөөд энэ нь имчилгээнд шаардлагатай бус. Ердөөл тэдний уламжлал нь тийм байдагтай холбоотой аж. Үүний дараа Рамзес бүх зарцнараа дагуулan орчин үеийн хоттой танилцахаар гадагш гарах зуур Агат олон жилийн нойрноосоо сэрж эгч дүүс эцэст нь нэг уурддаг. Харин хоттой танилцаж буй Рамзес Луврын музейн гадна талд пирамид барих хэрэгтэй юм байна гэж шийддэг. Муминуудыг гадаа алхаж байхыг харсан Фердинанд дахин ухаан алдаж унах бөгөөд маргааш өглөө нь энэ тухай бүх сонин хэвлэлээр дүүрэн шуугиж эхэлнэ. Ерөнхийлөгч энэхүү шинэ аюулыг яаралтай зохицуулахыг Альбертэд даалгадаг. Энэ үед Андре Адель дээр зочлохоор ирэх боловч сэрсэн Агаттай таардаг. Аделийг хэдэн 7 хоногтоо буцаж ирэхгүйг дуулаад Андре авчирсан цэцгээ Агатад өгөхийг илүүд үзэх бөгөөд тэд хамтдаа цай ууж цагийг хөвгчлөлтэй өнгөрөөдөг. Харин Адель өөрийн удаан хүлээсэн амралтаа эдлэхээр нэгэн тансаг усан онгоцонд суух бөгөөд түүний замарт дайсан Дела Валет түүний араас өөрийн хүмүүсээ нууцаар илгээсэн байдаг. Гэвч тэдний суусан усан онгоц нь алдарт Титаник байж таарах тул тэдний ирээдүг тодорхойгүй үлддэг. Уран судлалын хүрээлэнд Менард өнөө ханчин Жастиныг хөөсөөр байх боловч Альберт болон түүний цагдаа нарт баривчлагдана. Тэгвэл Жастины баярлах хугацаа богинохон байх бөгөөд учир нь хүрээлэнгийн хос сармагчин түүнийг аль хэдийнэ онилсан байдаг. За бичлэгийг маань дуустал нь үзсэнд баярлалаа.